Хонгор нутгийн хөгжлийн гарц шийдэл сэдвт илтгэлийн уралдааныг зарлалаа. Хонгор нутгийн хөгжлийн хэтийн бодлогыг иргэд олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний шин санаа, шинэлэг бүтээлийг шалгаруулж урамшуулах, улмаар ажил хэрэг болгох зорилгоор хонгор нутгийн хөгжлийн гарц шийдэл сэдвт 6 сая төгрөгийн шагналын сантай илтгэлийн уралдааныг зарлаж байна. Илтгэлийн уралдаанд Баянхонгор аймгийн Уугуул, Суугуул 18-аас дээш насны иргэд дэлхийн аль ч улс орноос төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө шин санаа, шинэлэг бүтээлээ эрүүлэн оролцож болно. Илтгэлийн уралдааны сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тооцож хэрэгжүүлэх арга замыг тодорхойлгосон, олон улсын чиг хандлагатай уялдсан хөгжлийн шин санаа дэвшүүлсэн байх. Илтгэлд тавигдах ерөнхий формат шаардлагыг хангасан. Илтгэлийн зохиогч 1 буюу 2 этгээд байж болох ба тухайн илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгтэйгүй зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай. Илтгэлийг 2021 оны 1-р сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл бичмэл болон видео хэлбэрээр lecture.bayankhongor.gmail.com хаяг болон lecture.bayankhongor.gov.gmail хаягаар тус хүлээн авна. Илтгэлийн уралдааны талаарх мэдээллийг 88 9 69 44 91 61 дугаар утсаар лавлаа. Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар. Баянхонгор аймаг 2020 оны онцлог 9 ажлаа нэрлэж байна. Сумын төвийн шинжилэл төсөл үлзийд суманд амжилттай хэрэгжлээ. Баянхонгор аймгийн үүд хаалга болсон үлзийд суманд өмнөгчөлд сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, тамгын газар зэргээр төрийн үйлчилгээний барилга байгууламжууд иж бүрэн шинжлэгдсэн бол 2020 онд өрх нэг бүрлөг хандаж сумын төвийн шинжилэл төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжснээр тус сумын айл өрхөд цэвэр бохироос нэгдсэн халаалтанд холбогдож байгаа бол нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж, дэд бүтцийн ажлууд давхар хийгдэж байна. Ингэснээр сумын төвийн иргэд нутаг орондоо цэвэр төгтөй аж төрөх боломжоор хангагдаж байгаа юм. Сумын төвийн шинжилэл төсөл эх онд Эрдэнэцогт галууд сумдад тус хэрэгжиж эхэлнэ. Аймгийн төвийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэр шинэ сүршлийн бүсийг байгуулж 640 хүүхдийн сургууль 14 ортой эмнэлэг барьж хүний худаг цахилгааны шугам сүлжээг тавилаа. Мөн нэгдсэн хашаа хаалга эко жорлон бүхий гудмуудад ихний айлууд төвхнөд байна. Эх онд тус бүсийн дэд бүтцийн ажлыг бүрэн шийдвэрлэж улмаар нэгдсэн хороолол байдлаар орон сууцны барилгуудыг барих юм. Жаргалтай амьдрал төвийг шинээр байгууллаа. Архитектаас татгалцахад аймгаар нэгдцгээ жилийн хүрээнд сархтаас сал нөхөн нөлөөллийн аян жаргалтай амьдрал төвийг байгуулж архинд дондох эмгэгтэй хүмүүст хорт зуршлаас ангижрах хэмжлэгээ үйлчлэгийг хүргэж байна. Жаргалтай амьдрал төвд 2020 оны 12 дугаар сарын 29-ны байдлаар 34 иргэн эмчлэгтэн гарч хорт зуршлаас бүрэн татгалцаад байна. Хонгор нутгийн уугуул сургууль Номон далай цогцлбор сургуулийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орлоо. 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга нийт талбай 10,000 м2 бөгөөд төмөр бетон каркас, металл басаад бүхий хийцтэй. Нийт 54 анги танхим, спортын 2, урлагийн 1 залтай. Шинэ сургууль манд баруун бүсийн аймагуудаас хамгийн том сургуулийн барилга болгон Баянхонгор аймагта сүндэрлэж байна. Баянхонгор сумын 279 төгрөг багийн дунд улсын төсвийн 7.1 тэрбум төгрөгийн өртгөөр 2.7 км автозам, үерийн далан ногоон байгууламж, явган хүний замтайгаа иж бүрэн тавигдж дууслаа. Хавцлаас зам болгосон уг ажил нь тус багийн иргэдийн 20 гаруй жилийн хамгийн их хүссэн хүлээлт болоод байсан ажил юм. Баянхонгорт 2 томоохон гүр тавигдлаа. Зөвхөн Баянхонгор аймаг гэлтгүү ханган чиглэлийн иргэдийн дамжин өнгөрөх голцыг үлзийт голын ганцын гарын болон манлын гол дээр улсын төсвийн 5 гаруй тэрбум төгрөгийн төсвөр зориулалтын стандарт гүр тавигдлаа. Ийхүү иргэдийн гол зорчдог 2 чиглэг стандартын томоохон гүр тавигдсанараа олон мянган иргэд эрүүл мэнд амьдасны эрсдэлд оролгүй, үер ус цас бороонд боогдож цаг хугацаа алдалгүй, түргэн шуурхай найдвартай зорчих боломж нөхцлөөр хангагдаж байгаа юм а. Бууцгаасан Улаанбаатар хоттой хатуу хуучилттай автозамаар холбогдлоо. Монгол Улсын засгийн газраас Баянхонгор аймгаас говь алтай чиглэл рүү хатуу хуучилттай автозам тавих ажлыг явуулж эхлүүлсний хүрээнд 2018-аас 2019 онд Баянхонгор аймгаас Байдргийн гүр чиглэлд 129.4 км автозам тавигдсан бол 2020 оны 12 дугаар сард Байдргийн гүрнээс Бууцгаан сумаар дайрсан улмаар Алтай хот хүртэл 127.5 км автозам бүрэн тавигдж дууслаа. Баруун аймагуудыг холбосон уг замаар хагас сая гаруй зорчигч жилдээ зорчдог бөгөөд хатуу хуучилттай болсноор цаг хугацаар бензин шатхуунаа хэмнэж машин тэрэгний эвдрэл гэмтэл буурах зэргээр зорчигчдод олон давуу талыг өгч байгаа юм а. Баянболог омог батлагдав. Баянхонгор аймгийн Баянболог суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүртөр ноосны Баянболог хоныг хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын зөвлөлийн хурлаар Баянболог омгоор батллаа. Баянболог омог нь тал хээрийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шимөндөр, жингийн алдагдал баг, зүс чигд омог гэдгээрээ онцлогтой. Өөрийн онцлог чанар бүхий уг сэргийн омгийг батлуулах гэж олон жил зорж зүтгэсэн эрдэмтэн мэргэжилтэн малчин төмний хамтын ажлын үр дүнд Баянхонгор аймаг Баянбологын хонин сүргээ энхүү омгоор батлуулж чадлаа.
2 сая 300 мянган толгой мал эдийн засгийн эргэлтэнд орууллаа. Баянхүнгэр аймгийн Бэлчээрийн даад сүүлийн жилүүдэд 3 дахин ихсэж нийт мал сүрэг 5.9 саяд хүрээд байсан юм. Мөн энэ зууны хувьд нийт нутаг дэвсгэрийн 60% нь гантай, 40% нь гандуу байдлаас үдэж мал сүрэг тарга твэрг авч чадаагүй улмаар өвөл хаврын цагт үе олноороо хоригдож аймаг орон нутагт 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрах тооцоолол гараад байсан юм а. Тэгвэл 8 дугаар сараас орон нутгийн удирдлагууд малчтай эрсдлээс хамгаалахын тулд бал маха борлуулах ажлыг олон хувилбараар явуулсны үр дүнд 2 сая 300 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж жилийн эцсийн мал тоолохын дүнгээр Баянхүнгэр аймаг 3.5 сая толгой мал тоолуулаад байгаа дүнтэй байна. Энэхүү орон нутгийнхаа эдийн засгийг хамгаалах бодлогыг төрийн зүгээс амжилттай хэрэгжүүлснээр жилийн дотор малчтын нийт хадгаламжийг 32%-аар өсгөж Баянхүнгэр аймгийн нийт хадгаламж эзэмшигчдийн хадгаламж 157 тэрбум төгрөгт хүрээд байна. Баянхүнгэр аймаг 2020 оны онцлог 9 ажлаа нэрлэж байна. За Монгол улсын хэмжээнд болон Баянхүнгэр аймгийн хэмжээнд мал тооллого 2020 оны 12 дугаар сарын 14-өөс 26-ны хооронд амжилттай явагдаж дуслаа. За Баянхүнгэр аймгийн хэмжээнд мал тооллогын нэгдсэн дүн гарсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар Баянхүнгэр аймаг 3 сая 839 мянга 900 толгой малтай болжээ. За энэ нь бол өмнөх оны мөн үеэс бол нийт малын тоо бол 17.3%-аар буурсан байна. За ингэж буурахад бол голж бол ган зуудын байдлаас үүдээд малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулсантай холбоотойгоор буурсан байна. За малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 163.3 мянга, үхэр 245.8 мянга, тэмээ 55.5 мянга, хонь сая 156.2 мянга, ямаа 2 сая 219.2 мянган толгоогоор тоологдсон байна. За сүргийн бүтцээр авч үзэх юм бол нийт сүргийн бүтцийн 4.3%-ийг адуу, 6.4%-ийг нөхөр, 1.4%-ийг тэмээ, 30.3%-ийг хонь, 57.8%-ийг бол ямаан сүрэг эзэлж байна. За манай аймгийн дүнгээр бол 3 сая 839.9 мянган толгой мал тоологдсны эхний 5 сумыг нэрлвэл галуут 1-дүгээрт 288.4 мянган толгой малтайгаар, бөмбөр 2-дугаарт 272.9 мянган толгой малаар, Баацхан 251.5 мянган малаар 3-дугаарт, 4-дугаарт Бууцхан 249.1 мянган толгой малаар, 5-дугаарт Үлзийцэм 249 мянган толгой мал тоолуулснараа эхний 5 байрт орсон байна. За сүргийн бүтцээр авч үзвэл тэмээн сүргээр Баянлэг сум 22 мянган тэмээтэйгээр аймгаа тэргүүлж, адуугаараа галуут 21.6 мянган толгой адуу тоолуулсан бол үхэр сүргээр 57.4 мянган толгой үхэр тоолуулснараа Эрдэнэ цогц сум тэргүүлжээ. Хонь ормон галуут сум байгаа 119.3 мянган хонь тоолуулсан байна. Ямаагаар Баацхан сум 190.1 мянган ямаа тоолуулж аймагтаа тэргүүлжээ. За манай аймгийн тухайд бол 3 сая 839.9 мянган толгой мал тоолуулсан нь улсад бол 7 дугаар байрт бичигдсэн байна. Гэхдээ ямаан сүргээрээ бол улсад тэргүүлж байгаа 2 сая 219.2 мянган толгой ямаатай. Тэмээн сүргээрээ 55.5 мянган тэмээгээрээ улсад 2 дугаарт тоологдсон байна. За 2020 оны байдлаар бол нийтдээ 15,600 малтай өрх бол тоологдсон байгаа. За энэ нь бол өмнөх оны мөн үеэс бол 4.9%-аар өссөн. Нийт энэ 15.6 мянган малтай өрхийн 82.8% нь яг малчин өрх байна. За энэ малчин өрх бол өнгөрсөн оны мөн үеэс бол 7.5%-аар өссөн байна. За нийтдээ 12.9 мянган малчин өрх байгаагийн 23,200 бол малчин хүн байж байна. За эдгээрийг авч үзвэл бол нийт малчтын 55.3% нь эрэгтэйчүүд, 44.7% нь бол эмэгтэйчүүд байна. За малчтыг маань насны бүлгээр авч үзвэл 15-аас 34 насны малчид бол 37.8%-ийг, 35-аас 59 насны малчид 54.6%-ийг эзэлж байгаа бол 60-аас дээш насны малчид бол нийт малчтын 7.5%-ийг бол эзэлсэн байгаа.
За Монгол улсын хэмжээнд бол өчигдөр буюу 21 оны 1-р сарын 13-ны өдөр бол мал тоолгын дүнг бол олон нээлттэйгээр зарласан байгаа. Монгол улсын хэмжээнд 67.1 сая толгой малтай болсон байгаа. За үүнээс бол адуу 4.1 сая, үхэр 4.7 сая, тэмээ 0.5 сая, хонь 30 сая, ямаа 27.7 сая тоологдсон гэсэн нэгдсэн дүн гарсан байгаа. За мал тоолгын дүнгээр бол улсын хэмжээнд бол нийт малын тоо бол 5.5%-аар буурсан. За ингэж буурахад бол хонь 2.2 сая толгоогоор, ямаа 1.5 сая толгоогоор, адуу болохоор зэрэг 122.1 мянган толгой, үхэр 21.8 мянган толгоогоор тус буурсан бол тэмээн сүрэг бол 521 толгоогоор бол өссөн байгаа. За ингэж улсын хэмжээнд малын тоо буурахад бол Өвөрхангай аймгийн малын тоо 20.4%-аар буурсан, Баянгол аймгийн малын тоо 17.3%-аар буурсан, Арангуй аймгийн малын тоо 12.5%-аар, Хөвсгөл аймгийн 8.9%-аар, Дундгов аймгийн 8.6%-аар, Говьалтай аймгийн 8%-аар тус буурсан нь бол улсын хэмжээнд малын тоо буурахад бол гол нь нөлөөлсөн байна. За энэ оны мал тоолгын тухайд улсад бол 1-р Хөвсгөл аймаг 5 сая 510.6 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн байгаа. За 2-р болохоор Арангай аймаг 5 сая 398.8 мянган толгой мал тоолуулсан. 3-р нь Төв аймаг 4 сая 887.5 мянган толгой мал тоолуулсан. 4-р Хинтээ аймаг 4 сая 666.4 мянгаыг тоолуулсан байгаа. 5-р Өвөрхангай аймаг 4 сая 479.1 мянган толгой малыг бол тоолуулсан байна. За улсын хэмжээнд бол Архангай аймаг бол өөрөө адуу үхэр хоньны тоогоор улсад тэргүүлээд тэмээн сүргийн тоогоор Өмнө Говь аймаг, Ямаан сүргийн тоогоор бол Баянгол аймаг бол тус тэргүүлсэн байна. Архитектурын аймгийн Баянхонгор 2020. Баянхонгор аймгийн 2020 онд архитектурын зөвтгөрөхтэй тэмцэх жилийн аяныг зарласныг хамтдаа эргэн санацгаая. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар архины хэрэглээ өндөртэй улс орны эхний 5-д Монгол улс орсон бөгөөд насанд хүрсэн иргэн бүрт жилд 52.5 литр архи ногдож байна. Архитект нь Монгол хүний нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Хүн амын 6% нь архинд дондох өвчин туссан байх юм бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг. Иймэрхүү аюулын харанга дэлдэж буй архинаас аймгаараа татгалзаж, архитектийн хамгийн бага түвшинд аваачиж, улс үндэстнээ энэ үйл хэрэгтэд төвчээлж, манлайлах нь аяны алсын хараа юм. Харин Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг 211 гэмтэрэг гарсны 162 буюу 76.8%, зам тээврийн ослын 18 хэрэг буюу 47%, 1828 зөрчил буюу 55.2% согтуугаар үлдэгдсэн байна. Аймгийн удирдлага шийдвэр гаргагчид ард иргэдтэй уулзалт хийх бүрт архитектыг үгүй гэж амар тайван амьдрах боломжийг бүрдүүлэхэд алхам хийж өгч хэмээн хүсэлтэй олон тоо гарч байлаа. Дээрх бүх нөхцөл байдлаас улбаалan аз жаргалтай амьдралын төлөө аймгаараа архитектаас татгалзах ёстой юм байна гэх шийдвэрт орон нутгийн удирдлагууд санал нэгдсэн юм. Архитектаас болж амьдрал нь өргөдөж байгаа. Хохирч байгаа аав ээжүүд хань үр хүүхдүүдийн санаачлаг хүсэлтийг аймгийн бодлого шийдвэртэй тусгаж хэрэгжүүлж байгаа аян бол архитектгүй аймаг Баянхонгор. Согтуугаар үлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, архины хамааралтай иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, өсвөр үеийн хүүхдүүд залуучуудад архинаас татгалзах зам үйлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн цэг даргын 2020 оны 1-р захирамжаар архитектурын согтууртай тэмцэх жилийн аяныг зарласан юм. Аяныг зохион байгуулах ерөнхий ажлын хэсэгт төрийн болон хуулийн хяналтын байгууллагуудын удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Мөн хяналт шинжилгээ, сошиал хэмжээлэг танил, сургалт сурталчилгаа гэсэн ажлын 3 дэд хэсэг байгуулагдсан. Аймгийн хэмжээнд архитектурын согтууртай тэмцэх аяныг зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан үрээ үг, лого бүтээх хүрээлдааныг зарлаж шилдэгүүдийг тодрууллаа.
Уралдаанд нийт шинэ шинэлэг санаа бүхий 81 бүтээлийг баян хонгорчууд ирүүлснээс удирдамжийн дагуу шаардлага хангасан гэж үзсэн нэг лого, нэг үрээ үгийг ажлын хэсгийнхэн шалгаруулсан юм. Архитектаас татгалзах жилийн айны бэлэг тэмдэг болж шалгарсан логог Баян хонгор аймгийн Үлзий цумын Харьяат Бат суурийн Батхуйг хийж ирүүлжээ. Урайгүнд иргэдээс маш олон бүтээл ирүүлснээс архитектаас татгалзахад аймгаараа нэгдцгэй урайг жилийн айны хүрээнд аймгийн хэмжээнд ерөнхий баримтлах урай үг болгон шалгарууллаа. Энэхүү архитектгүй аймаг Баян хонгор 2020 жилийн айныг аймгийн цэг дарга шинэ оны анхны захирамжаараа зарлаж хэрэгжүүлэх ажлын хэсэг тэр даруй томилогдсон. Хэд хэдэн удаа шуурхай хуралдаж айны лого урай үгний уралдаанаар бэлэгдлүүдээ товолчихсон. Өөрөөр хэлбэл бэлтгэл ажил бүрэн хангагдсны үндсэндээр 1-р сарын 20-ны албан ёсны нээлттэй аймаг даяар буюу 20 суманд нэгэн зэрэг болсныг онцлоё. Нээлтийн үйл ажиллагаанд нийтдээ 5200 иргэд хөдөлмөрчд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төрийн албан хаагч, автомашин сонирхогчдын холбоо зэрэг олон нийтийн оролцоог ханган оролцуулж, архитекттай тэмцэхэд нэгдэж буйгаа өөр өөрсдийн өнцгөр илэрхийллээ. Тэд архитектийн эсрэг агуулга утга бүхий олон төрлийн бүтээлүүдээр энэхүү айны нээлтийг чимж байлаа. Жилийн айны хүрээнд аймгийн хэмжээнд 6 сэдвт нөлөөллийн ажил өрнүүлэхээр төлөвлөсөн юм. Тодорхойлбол 1-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хүртэл үлгэрл өвлөл нөлөөллийн арга хэмжээ, 3-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд ухаалаг жолооч урт нас, 5-р сарын 15-наас 7-р сарын 15-ны хооронд хөвгөд дээлтэй хонгор нутаг, 7-р сарын 15-наас 9-р сарын 15-ны хооронд соёлтой наадаж зохистой амар цай, 9-р сарын 15-наас 12-р сарын 15-ны хооронд урангуудмаа мэдэж уламжлалаа дагагийнх үйл ажиллагаанууд өргөсөн бол оны төгсгөл буюу 12-р сарын 15-наас 31-ний хооронд та хичээ бид дэмжиж гэх арга хэмжээг 2020 онд зохион байгуулж ажиллана. Нэрэлсэн сарын хүрээнд зохион байгуулагдсан онцлог ажлаас дөрөвдүгээр ухаалаг жолооч урт нас нөлөөллийн арга хэмжээ. Орнуудын хэмжээнд 2020 оны 1-р өдрийн байдлаар урд хэтрүүлж болон согтуугаар мотоцикл жолоодсноос шалтгаалж осол гэмтэл хүний амнаас хохирох тохиолдол уурахгүй байгаа тул гарч буй осол гэмтлийг бууруулж таслан зогсоох зорилгоор мотоциклийн осол гэмтэлгүй ухаалгаар жолоодцгой аян зарлах тухай 2020 оны 4-р сарын 15-ны өдрийн 270-р захирамжийг аймгийн засаг даргаар батлуулан хэрэгжилтийг тооцсон ажиллалаа. Мотоциклийн хамгаалах малгай авч зам тээврийн осол ихээр гардаг цаг хурдан бүлэг сумын иргэдийг малгайжуулах ажлыг зохион байгуулсан. Согтуугаар болон хурд хэтрүүлж тээврийн хэрэгцэл жолоодохоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн 19 сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч багийн засаг дарга нартай хамтран 10,000 гаруй малчин иргэдэд мотоцикл жолоодох аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж баталгаа гаргуулan авсан. Эргэн танд илгээх ил цагтл Оруу мотоциклоо гарын авлагыг 4800 ширхэг, 500 ширхэгийг DVD-н дээр хэмлүүлж, зам тээврийн осол ихээр гарч байгаа 8 суманд хөрвүүлэн, 11 суманд эхийг хөрвүүлэн олшруулан, малчдад түгээх талаар чиглэл өгч, гэрэл ойлгогч тооцсон нарт 300 гэрэл өгч ажиллалаа. Улсын чанартай автозамд анхааруулах самбар 4 ширхэг, автомашины макет 2 ширхэг, сорин газарт 2 ширхэг маяг байрлуулсан. Баян хонгор сумын 1-р үгийн нутаг дэвсгэрт явган хүний гарцын тэмдэг 2 ширхэг, ерөнхий боловсролын 3 сургуулийн орчинд жолоочийн анхаарал, сонор солимжийг нэмэгдүүлэх зорилгоор 16 ширхэг яс тэмэлхийн дүрс бүхий анхааруулах самбар, 16 ширхэг бөөнхөр талыг үзэгдэх орчин хязгаарлагдсан уулзвар, гарц эргэлтээр тус байршуулсан. Аймгийн хэмжээнд үлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг зөрчлийг 2019 оны байдлаар судалж дүгнэхэд эмдэрлийн зөрчил 28491 гэмт хэрэг 52-д үлдэгдсэн байгаа нь жилэрх тусам зам тээврийн осол гэмтэл эрдэнэт хүний амьнас эрсдэх тохиолдлууд өсөх хандлагатай байгаа тул гарч буй осол гэмтэл энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулж таслан зогсоох зорилгоор сар бүрийн эхний 7 хоногийн бям гарагийг аймгийн хэмжээнд автомашин тээврийн хэрэгсэлгүй өдөр болгох тухай 2020 оны 5-р сарын 7-ны өдрийн 320-р захирамжийг аймгийн засаг даргаар батлуулснаар иргэд олон нийт хөвгөд багчууд төв замын дагуу өндөр дуу ойлг зэрэг хэрэгэлсээр зорчиж нэг өдрийг эрүүлэх хэв маяг зөв дадлаар өнгөрөөж байна. Хөвгөд дээлтэй хонгор нутаг нөлөөллийн арга хэмжээ Баян хонгор сумын 1, 2, 3
толоо 9 дугаар багуудад нийт 17 ширхэг хяналтын камерыг суйрлуулсан. Хөнхөд хүмүүжлийн эерэг аргуудын талаараа бэлтгэсэн 30 төрлийн видео шторкуудыг бэлтгэн 2500 гаруй эцэг эхчүүдэд түгээж мэдлэг олгосон. Тус уралдаанд 11 сумын 21 эцэг эх оролцож хүүхдүүдтэй загтлаа хүргүүллээ. Ахын хүрээний архитектаас татгалзаж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлцгээе гэсэн бичвэр бүхий нөлөөллийн мессежийг 10,000 гаруй иргэдэд илгээлээ. Соёлтой наадаж зохистой амарцгай нөлөөллийн арга хэмжээ. Баяр наадмын өдрийг тохиолдуулан ард иргэдэд архины хор уршиг, осол гэмтэл, аюулслоос урьдчилан сэргийлэх, анхааруулга мэдээлэл зөвлөмж, видео шторк бэлтгэн цахим хуудас, Facebook бүлгэнд байршуулан 5200 иргэдийн хандлалд авсан байна. Баяр ёслол тэмдэглэхдээ архи хэрэглэхгүй байх талаар 35 байгууллага 20 сум албаагчдаараа баталгаа гаргуулж архи огт хэрэглэдэггүй болон архинаас татгалзсан. Энэ талаар хамт олондоо үлгэр дуурайл болж байгаа ажилтныг жилийн эцсээр шагнаж урамшуулж байх тухай заалтыг байгууллагын дотоод журамдаа нэмэлтээр тусгаж сар шинийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, улсын их баяр наадам зэргийг архихгүй тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-дров 272 дугаар тушаалаар согтууруулах хундаа худалдах, түгээр үйлчлэх цэгийн тоог аймаг нийслэл суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоож цэгийн тоог одоогийн тоо хэмжээнээс нэмэгдүүлэлгүй бууруулах тухай чиглэл ирснийг хэрэгжүүлэх зорилгоор согтууруулах хундаа худалдах, түгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2021 онд шинээр олохыг хориглох тухай 2020 оны А-дров 759 дугаар захирамжийг батлуулан олон нийтийн сүлжээгээр сурталчлан ажиллаж байна. 2020 онд коронавирустэй халдвар гарсантай холбоотойгоор эдийн засаг хямарч ажилтны иргэдийн тоо нэмэгдэн ахын хүрээний архитект ихсч улмаар гэрүүлийн хүчирхийлэл нийгмийн хамт олонны дундах таагүй уур амьсгалыг бүрдүүлж ажлын бүтэмж буурах зэрэг олон сөрөг үр дагавар бий болж байгаа учраас аймгийн хэмжээнд иргэд олон нийтийг архитект согтуурах гэмтэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тэмдэглэлт баярын үйл ажиллагаанд архив согтууруулах хундаа хэрэглэхийг хориглох тухай аймгийн засаг даргын 2020 оны А-дров 528 дугаар захирамжийг батлуулан хэрэгжилтийг тооцсон ажиллана. Ургуудмаа мэдж уламжлалаа дагъя. Нөлөөллийн арга хэмжээ. Эцэг эхийн зөвлөлийн 150 гишүүдэд угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтад зохион байгуулж Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар гарын орлогыг 2000 ширхгийг хэмжүүлэн иргэдэд түгээн ажиллана. Сархтаас салнаах төсөл хэрэгжүүллээ. Согтуугаар үлдэгдсэн гэмтэрэг зөрчлийг бууруулах, эрүүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд цогц үйлчилгээ үзүүлэн эрх ашигыг хамгаалах зорилгоор Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах самбар зөвлөл цагдаагийн газар хамтран архитын согтуурхтай тэмцэх жилийн аяны хүрээнд аймгийн хэмжээнд үр дүнтэй эрчимтэй өргөнүүлэхээр сархтаас салнаах төлөвийн арга хэмжээг зохион байгууллаа. Сархтаас салнаах төлөвийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 9 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах самбар зөвлөл цагдаагийн газар, Хонгорын дуучин дундгын холбоо, авто сургуулиудын холбооноос хамтран багнат талбайд өргөн дэлгэр зохион байгуулсан. Баян хонгорчууд багнат талбайд цуглаж, сархтаас салнаах арга хэмжээнд нэгдэж байгаа үг хэл, үйл хөдлөлөөр харуулж, нээлтийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтойгоор оролцсон юм. Энэ үеэр амьдралынхаа олон жилийг архинаас болж алдсан ч өөрийгөө ялж, хорноос татгалзсны зэрэгцээ, олон залуусд өөрийн түнхээсээ хуваалцаж, төлөөлж буй иргэн төвшин жаргалд талархал илэрхийлж Баянхонгор аймгийн иргэдийн төлөвчдийн хурлаас 5 хантай ижмэргээр ордууллаа. Сархтаас салнаах нөлөөллийн арга хэмжээг спортоор эхлүүлсэн нь бүгд залуусд таалагдсан арга хэмжээ боллоо. Тодорхойлбол цагдаагийн газар Хонгорын дуучид өндөрдгийн холбооноос орон нутгийн хүүхэд залуучууд ард иргэдийн дархлааг дэмжих, спиртээр биш спортоор хичээллэх үзэл санааг бэлэгдүүлэх үүднээс намын сорилтын 2020 өндөрдгийн уралдаанаар эхлүүлж нийт 4 төрөлд 150 гаруй тэмцэгчид оролцлоо. Сархтаас салнаах нөлөөллийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн хөгжимт драмын театр, Тэмүүжин театрын уран бүтээлчид дуугчгаараа нэгдэн оролцож урлаг уран сайхнаар нөлөөлөх ажлаа эрчимжүүлсэн бол тус арга хэмжээнд зөв урайлгаар бүжгийн челленж өргүүлсэн. Dance Change бүжгийн хамтын залуус санаачлагаараа нэгдэж Улаанбаатар хотоос зорин оролцож бүжиг наадмаараа төмнөө баясгаж сархтаас салахыг уриаллаа.
Энэ үеэр Ахмад буурлууд маань сархтаас салнах арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийлэн хөнгөн хөгжмийн хэмнэлд бүжиглэж спорт фитнесийн холбоодууд төрөл төсвөрийн үйл ажиллагаа тэмцээн уралдаан явуулж спиртийг биш спортыг сонгохыг залуучуудаа уриаллаа. Баянхунгар аймгаас гарал өгшөлтэй олон сайхан залуу суулгах ТV8 телевизийн ерөнхий продюсер Эрдэнэ Баяр, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баяр Бүгнэ, олон улсын таеквондогийн дэлхийн аваргын алтан медальт, олон улсын хэмжээний мастер Отгон Баяр нар энэ үйл ажиллагаанд гар бие сэтгэл нэгдэн оролцож буйгаа энэ үеэр илэрхийлж баянхунгарчуудад үзүүлбэр тоглолтуудаа өргөн барьлаа. Сархтаас салнохоо арга хэмжээгээ дэмжин оролцсон хүмүүст энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс лого урайгүй бүхий аяг машины өнөртүүлэгч төлхүүрийн осрыг бэлгэлсэн нь нэг ирээд өнгөрөх биш цаашдаа ажил амьдралдаа сархтаас татгалзахыг байнга мөрдлөг болохыг хүссэн санамж байна. Нөлөөллийн арга хэмжээний хүрээнд аймгийн цэгдрийн 2020 оны Адров 1-р захирамжаар батлагдсан архитын зөвтөрөлтэй тэмцэх жилийн аян сархтаас салнахоо арга хэмжээний хүрээнд иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан соёнгийн гэрүүлэх арга хэмжээг аймгийн иргэдийн төлөвчдийн хурал засаг даргын намын газар нэгдсэн эмнэлэг Баянхунгар аймгийн зохиолчдын холбоо хамтран 10 суманд зохион байгуулж 2000 гаруй иргэд төрийн албан хаагчдыг хамруулсан юм. Аяны хүрээнд иргэдийн хорт зуршлын талаарх мэдлэгийг дэвшүүлэх, зөв хандлага дадлаг төлөвшүүлэх зорилгоор тархины вакцины сургалтыг төрийн болон төрийн бус 52 байгууллагын 4100 албан хаагч ажилтнууд 9 багийн 759 иргэдэд зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан нийт албан хаагчдын 64% нь арх сүтэрэл хундааны талаар буруу ойлголттой байсан бөгөөд энэ талаарх мэдлэг хандлага сайжирсан. Аймгийн хэмжээний бүх самбарууд албан байгууллага аж ахуйн нэгжийн үүдэнд сархтаас салнах урайг байршууллаа. Баянхунгар зарын нэгдсэн бүлэг гэх мэт аймгийн нийт иргэдийн хандлалд авдаг Facebook хуудасуудад видео контентуудыг байршуулав. Зоос фильм медиа студидтэй хамтран гэрүүлийн хүчирхийлэл бүгдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэгчүүлэлээр хоёр төрлийн видео штор. Аймгийн Тэмүүжин театртай хамтран авдаа бичсэн цагтл номоор чанга мэдлийн дуграач зөрөгтэй болсон арх булаачихгүй л байх. Торны цаана байсан ч сэдэвтэй жүжигчилсэн зохиомж зэргийг бэлтгэн олон нийтийн цахим хуудасаар иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Авто стикер хэвлүүлж аймгийн хэмжээний автомашинуудад байршуулв. Сархтаас салнахоо аяны лого бүхий авто стикерийг хэвлүүлж замын хөдөлгөөнд оролцож байгаа 1000 орчим тамирын хэрэгсэлд байршуулах ажлыг замын цагдаагийн тасгийн албан хаагчдтай хамтран зохион байгуулж ажиллана. Сэдэвчилсэн нэвтрүүлэг хийв. Эрхэт Монгол групптэй хамтран авдаа бичсэн цагтл номоор 12 цуврал бүхий богино хэмжээний шторкууд болон сархтын хохирогч хэмбэ бяцхан үрс хүчирхийлэлд өртсөөр байх уу? Та архийг ууж байна уу? Арх таныг ууж байна уу? Зам тээврийн устын шалтгаан видео шторк амьдрах сайхан сархтаас салнахоо аяныг зохион байгуулж буй талаар сархтаас салсан түүний амьдралд олон сайхан өөрчлөлтүүд бий болж байна. Сархтаас салнахоо аян нэвтрүүлэг зэргийг хийлгэж иргэдийн сонорт хүргэлээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь сархтаас салнахоо аяны хүрээнд Баянхунгар сумын хэмжээнд 4285 өрхөөр айлчилж сархтаас салнахоо аяны талаарх мэдээлэл болон арх согтууруулах хундааны хорвол шиг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөршийн холбоог сайжруулах, бодлого мэдээллийг хэрхэн өнгөх талаар арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, хүүхэд хамгаалал өрхийн аюулгүй байдлын үнэлгээ хийж ажилласан. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдж буй архитын согтууруулалтад тэмцэх жилийн аяны хүрээнд арх согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо айдас төгшөөр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийг соён гэрүүлэх, нийгэмшүүлэх, гэмтэрэн зөрчил үйлдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд арх согтууруулах хундааны хорхнолыг сурталчлах, согтууруулах хундааны хэрэглээг багасгах, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, архитын согтууруулалтад тэмцэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэмжээлтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэл, архитын согтууруулалтад тэмцэх ажилд төрийн болон төрийн ус байгууллага, иргэдийг татан оролцуулах зорилгоор сум байгууллага, багийн дунд архитын согтууруулалтад тэмцэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болцолд уралдааныг заргалж үр дүнг тооцсон ажилласан. Жаргалтай амьдрал төвийг байгууллаа. Жаргалтай амьдрал төвийг байгуулан архинд донтсон иргэдийг сэтгэл, эмнэлэг зүйн аргаар хослуулан ажиллах, нийгэмшүүлэх, эерэг хандлагатай болгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус төв нь 10 дугаар сарын 5-ны өдөр нээлттэй хийснээс хойш 2 сар гаруй хугацаанд 38 иргэнд архинаас гарах үйлчилгээг цогц байдлаар үзүүлнэ. Тэдгээрийн гэр бүлд чиглэсэн дэмжлэгт үйлчилгээгч орхигдуулаагүй. Үр дүнд нь 26 хүн бүрэн архинаас гарч 12 иргэн үргэлжлүүлэн эмчлэгдэж байна.
Баянхунгар аймгийн засаг даргын санаачлагаар 3 иргэдийг ажлын байраар хангаж эмчлэгдсэн иргэдтэй эргэх холбоотой ажиллаж байна. Мөн сэтгүүц нийгмийн сэргээн засах эмчилгээний жаргалтай амьдрал төвийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах чиглэлээр сэтгүүцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхунгар аймагт ирж ажилласан юм. 2021 онд жаргалтай амьдрал төв эмнэлгээ өргөдгөж 400 гаруй иргэдийг эмчлэхээр төлөвлөгөөндөө тусгалаа. Статистикаас үзвэл 2020 оны 11 сарын байдлаар манай аймагт согтуугаар үлдэгдсэн гэмт хэрэг 122 болж өмнөх оны мөн үеэс 8%-аар буурсан эерэг үрдэн гарсан байна. Мөн иргэд архилтын хорхнолын талаар мэдээлэлтэй болж архины хамааралтай архинаас татгалзсан иргэдийн тоо нэмэгдэж архины хамаарлаа амжилуулахаар жаргалтай амьдрал төвд албан ёсны хүсэлтэд эргэлсэн 450 гаруй иргэд байна. Архиталтгүй Баянхунгар аймаг аймгийн хэмжээнд 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Баянхунгар аймгийн засаг даргын зөвлөлөөс шийдвэрлээд байна. Архиталтгүй Монгол улсад Баянхунгарчууд түлчээл